GSI байгууллагын Аз намхан далайн бүсийн баг хурал Монгол улсад 4 хоногийн туршиллоо. За энэ сарын 14-нд Youth Summit арга хэмжээ болж 550 гаруй дотоод гадаадын залуучууд оролцлоо. Тэд энэ жил үүргээ ярилцаж, үүргээ ухамсарлан ойлгох сэдвээр хилцүүлэг өгүүлсэн юм. За үүнээс 250 гадаад дотоодын GSI байгууллагын гишүүд, за 300 нь болохоор Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа залуучуудын байгууллагын төлөөллүүд оролцож байгаа. Тэгээд хилцэж байгаа гол асуудал нөх юм бол сүүлийн үед хүмүүс эрхээ маш их ярьдаг болсон. Үүргээ төдийлөх ярьдгүй. Тэгээд GSI байгууллагаас санаачлаг гаргаад нүүбд энэ хүний үүргийг ухамсарлах өдрийг 7 сарын 10-наар одоо тэмдэглэн өнгөрүүлэхээр ингэж батлуулсан байгаа. За энэ хүрээнд хүний 7 үүрэг байгаа. Энэ 7 үүргийн дагуу илтгэгч нар маш сонирхолтой гадны 3, Монголын 3 илтгэгч бэлтгэл танилцуулга хийгээд дараа нь хилцүүлэг хийх юм. Хоёр дахь арга хэмжээний хэсэг нь болохоор GSI байгууллагаас гарч байгаа санал санаачлагуудыг залуучуудын байгууллагууд одоо танилцуулах, ноу-хаваа хуваалцах юм арга хэмжээ болно. Монгол улсад 2 дахь удаага зохиогдож байгаа тухайн Аз намхан далайн бүсийн баг хурал нь залуучуудын манлайлалын чадрыг нэмэгдүүлэх, дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжийг олгодгоороо давуу талтамаа. Энэ арга хэмжээнд 70 гаруй орны 5000 орчим оролцогчид оролцож, зөвхөн салбарын чуулган байхаас илүү аялал жуулчлал, тээвэр, худалдаа, үйлдвэрлэл гэх мэт олон салбарт богино хугацаанд өөр өгөж өгөхөөр зорин ажиллаж байгаа юм байна. За гадны улсаас ирж оролцож байгаа GSI байгууллагын Аз намхан далайн орнуудын залуус Монгол улсад 4 өдрийн хугацаанд нийт 18 сая доллар буюу 70 орчим тэрбум төгрөг үлдээж байна гэсэн тооцоолол гарчээ.